Монгол улс чинь том уудам газар нутагтай. Энийг одоо эзэнтэй байлгахын тулд малчид хэрэгтэй. Малчдын халаа хэлгээ болсон залуу малчдгүй боллоо. Энэ асуудал үнэхээр хүнд байна. Одоо хөдөөвөл яг одоо 50-аас дээш насныханд одоо маллаа дуусгах гэдэг. Тэрний дараагийн малчд гэдэг бол байхгүй болно. Тийм учраас энэ залуу малчдыг дэмжсэн, залуучуудаа дэмжсэн ийм асуудал эрх зүйн орчин бол Монгол улсад хэрэгтэй байна. Энэ дэргүүнд одоо тусгай хөтөлбөр гаргаж хууль эрх зүйн орчинд бүрдүүлж өгөх нь шаардлагатай байна гэж одоо манай залуучууд биднэрээ дамжуулж хэлж байгаа. Энэ чуулган дээр ч одоо хэлэх байх гэж бодож байгаа. Ипотекийн зээлийг одоо яг тэрийг сум орон нутагт нь амьдарч байгаа хүмүүст өгдөг баймаар байна. Ганцхан одоо Улаанбаатар, нийслэл, аймагт амьдардаг хүмүүс биш. Жинхэнэ суманд амьдардаг хүмүүс ипотекийн зээлд хамрагч, хөнгөлөлтөө зээлэнд хамрагч чадах юм бол сум орон нутг руу амьдрах залуучууд хүн ам илүү одоо ихснэ гэж одоо бодож байгаа. Тэгээд сум орон нутаг, аймаг орон нутгаа илүү их дэмжсэн болгоод гарах юм бол одоо өдөөдөө энэ хотын төвлөрлийг сааруулахын том бодлого гарах аа. Энийг үл эрх зүйн орчны хүрээнд шийдмээр байна.